Сайн байцгаана уу? Унна ТV суугтаа давтай марилцгаана уу? Өнөөдөр бид та бүхэнд Канадад гарсан хятад гэр бүлд тохиолдсон хэргийг бэлдлээ. 2011 оны 7 сарын 22-ны орой Канадын баруун хэсэг болох Британийн Колумбийн Burnaby хотод 3 хятад иргэн болон Канадын цагдаа нар гудамжаар хүмүүст сургаггүй алга болсон хүний тухай зар тарааж байдаг. Тэдний хайж байсан хүн нь 27 настай хятад гаралтай Ятин гэдэг эмэгтэй байсан. 7 хоногийн өмнө буюу 7 сарын 15-ны орой түүнийг нөхөр нь машинаар гэрт нь хүргэсний дараа сургаггүй болсон гэдэг. Яг тухайн үед болохоор эхнэр нөхөр хоёрын хувьд гэрлэлтэд цуцлуулах гад тусдаа амьдарч ирсэн гэж байгаа. Нөхөр хүүжэн нь эхнэр нь алга болсноос хойш 3 хоногийн дараа буюу 7 сарын 18-нд цагдаад сургаггүй болсныг нь анх мэдээлэн ийхүү түүнийг хайж эхэлсэн байгаа. Үжэн ба хуу ятын хоёр тусдаа амьдарч салалтын өргөдлөө өчгөөд хүлээж байсан үед эхнэр нь ийхүү ор сургаггүй алга болсон учраас тэр эхнэрээ маш уйггүй хайж эн тэнүүгээр явж байсан. Цагдаа нар Вүүжинтэй уулзсан түүнээс бол анхан шатны мэдүүлгүүдийг авсан. Тэгэхэд түүний хэлснээр 15-ны орой 19 цагаас 21 цагийн хооронд эхнэрээ гэрт нь хүргэж өгөөд маргааш нь буюу 16-ны үдээс хойш тэр хоёр дахин уулзлахаар тохиролцсон ч гэсэндээ Ятин ирээгүй, мөн амралтын өдрүүдэд хүүхдүүд дээрээ ч гэсэн ирээгүй гэж мэдүүлсэн. Тэг хүүхдүүд нь болохоор нөхөр дээр нь байсан юм билээ. Цагдаа эхнэр чинь 3 хоног холбоо барихгүй байхад яагаад одоо л мэдээлж байгаа юм бэ гэж асуусан чинь Вүүжэн бид хоёр тусдаа амьдарч байсан. Тэгээ яг чухал шаардлагатай хэрэгцээ гарахгүй л болвол хоорондоо баг холбогдохгүй байсан. Уу гарагт хүүгийн маань сургуулийн эцэг эхийн хурал дээр эхнэр маань ирнэ гэсэн байсан боловч ирээгүй. Тэгээ энэ нь бол надад нэлээд сэжигтэй санагдсан учраас би цагдаад мэдгэцсэн юм аа. Гэхдээ ер нь бол яг үнэндээ манай эхнэрт өөр залуу байсан, тэр залуутай холбоотой байж магадгүй гэж цагдаа нарт хэлдэг. 7 сарын 16-ны үүрээр нэг эмэгтэйг таксины аппликейшнаар дуудаж өөрийнхөө гэрт ирүүлсэн нь тогтоогддог. Цагдаа нар яг Вүүжэнийг юу хийсэн талаар нь бүх мэдээллийг авсан боловч энэ талаар цагдаа нарт яриаггүй байсан болохоор яагаад энэ талаараа хэлээгүй вэ гэж асуусан чинь Вүүжэн хариулахдаа тэр шөнө би зүгээр л эмэгтэй хүнтэй уулзмаар санагдаад онцгой үйлчлэгээ авч үзье гэж бодоод дуудсан юм аа. Тэгээ тэр эмэгтэй удалгүй гэрлүүгээ явсан. Тэгээ нуусандаа бол бишээ би зүгээр ичээд санаа зовсон болохоор та нарт энэ талаар хэлээгүй маа нэг чухал мэдээлэл биш болохоор гэж хэлдэг. Гэвч цагдаа нар таксины компанид очиод тэр зорчигчийн мэдээллийг нь шалгаад үзсэн чинь тэр нь бол тусгай үйлчилгээ үзүүлдэг эмэгтэй биш, харин түүний эхнэр хууян болох нь илэрдэг. Ингээд Вүүжэн бол эмэгтэй хүнийг таксигаар авчирсан биш, эхнэрээ таксигаар авчирсан гэдгийг нь илэрмэгц. Тэр хэлэхдээ үнэндээ бит хоёр яг хөрөнгийн тал дээр нэлээд асуудалтай байсан. Тэгээд хоёул уулзаж ярилцъя гэдгийг дуудаад 5,000 вон өгсөн. Үнийг хэлэх юм бол намайг бас сэжигтэн болгож магадгүй гэж би бодсон болохоор худлаа ярьсан юм а гэд өмнө нь хэлсэн зүйлсээ ол өөрчилж эхэлсэн. Ингээд мэдүүлгүүд нь нэлээд сэжигтэй байсан ч гэсэндээ цагдаа нарт бол яг түүнийг шууд барих ч юм уу, шууд сэжигтэн болгох тийм хангалттай нотлохоо бол тухайн үедээ яг байгаагүй. Мэдээж охин нь Канадад ингээ алга болсон гэдгийг сонссон хятадд байсан охины аав ээж бол 7 сарын 19-нд виз мэдүүлэн Канад руу яаралтай ирцгээсэн. 5 хоногийн дараа тэд Ванкуверийн олон улсын нисэх буудалд бууж Burnaby руу очин охиноо эрен хайх хуудсыг шууд л хүмүүст тараан гудамжуудаар ингээд охиноо хайж эхэлсэн. Ятины аавын хувьд цагдаагаар олон 10 жил цагдаагаар ажиллаж байгаад дөнгөж тэтгэвртэй гараад байжсэн ийм туршлагатай цагдаа хүн байсан. Тэгээ аав нь бол охин маань амьд биш ч байж магадгүй юм байна гэдгийг бол ерөнхийдөө мэджин гэдгээ хэлжсэн. Тэр Burnaby-гийн хүн ихтэй газруудад зар нааж хажуугаар өнгөрч байгаа хүн болгонд охиныхоо зураг тууцыг тараан хэвлэлд ярилцлага өгч охиныхоо танилцуулгыг алга болсон нөхцлүүдийг нийтэд зарлж явж исэн. Охиныг мань харсан үзсэн хүн байвал биднэрт мэдэгдээч гэж гуйж авсан. Тэгээд бас аавынх нь хувьд болохоор цагдаа байсан болохоор охиноо олоход минь туслаач ээ. Хэрвээ охинд маань золгүй явдал тохиолдсон бол ядаж цогцыг нь чултугай бид нарыг хурдан олж авахд та бүхэн тусалж мэддэг чаддаг зүйлс байвал хэлж өгөөч ээ гэд нулимстайгаар хүмүүсээс гуйж авсан. За ингээд охиноо хайгаад бараг сар гаруй дараа буюу 8 сарын 27-нд Стивстон орчмын Фрейзер мөрөнд загсжилж байсан 2 хүн нэг чумдааныг олдог. Тэгээ тэр хоёр болохоор олсон чумдаамаа сониучрахад онгоолгоод үтсэн чинь дотор нь эмэгтэй хүний цогцос байдаг.
нүүр, толгой, нил шарах сорвтой, хүзүүнд нь цахилгааны утас оруулсан чихтэй байсан. Ингээд цогцыг бол мэдээж шууд шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулсан. Тэгэхэд энэ нь сүүлийн 40 хоногийн турш гэр бүл цагдаа нарын хайж байсан хууя буюу яатын болох нь батлагддаг. Цагдаа нарын хувьд болохоор нөхөр Вужений нэлийн сэжиглэжсэн учраас түүний цогцыг олсон гэдгээ бол эхнэрт нь хэлээгүй. Тэгээ цагдаа нарын болохоор бодож олсон нэг арга нь нууц төлөвлөгөө буюу механик тактик гэдэг тактикийг хэрэглэхээр болдог. Ингээд 9 сарын 8-нд офицер Саймон Жим нар Вуженийд очиж өөрсдийгөө цогцос устгадаг тийм мэрэгжлийн хүмүүс, хууль бус үйл ажиллагаа явуулдаг тийм хүмүүс гэж танилцуулаад танаа эхнэрийн цогцыг ингээд бит хоёроо олсон гэж зургийг нь үзүүлдэг. Тэгээд та яг бит хоёртой ингээд тохирч чадахгүй болвол бит хоёр цагдаа нарт эхнэрийн чинь цогцыг олсон гэдгийг хэл. Хэрвээ та бит хоёрын хэлснийг зөвшөөрөх юм бол бит хоёр одоо эхнэрийн чинь цогцыг хинч олохооргүйгээр бүр үгүй хийж өгөө гэсэн саналыг тавьдаг. Тэгтэн Вужин эхнэрийнхээ зургийг хармагцаа тэднэрт бол шууд л итгэж өөрийнхөө хэрэг хийсэн талаар та нартай таарлцсандаа би маш их талархаж байна. Та нар биш өөр хүн олсон болвол би яг баларх байжээ гэж хэлээд одоохондоо надад $7,000 л бэлэн байна. Урьдчилгаа $3,000 нь би та хоёрт өгье. Ажиллаа дууссаны чинь дараа би үлдсэнгийн өгье гэж хэлдэг. Тэр хоёрын цагдаа гэдгийг бол Вужин бүр төсөөлөхгүй байсан. Тэгээд мэдээж өөрийнх нь хийсэн гэмт хэргийг уул мөрггүй баллаж дарж өгөх гэж байна л гэж тэр нэлийн тайвширч исэн. Маргааш нь цагдаа нар Вужиний гэрт гинти нэгжлэг хийж 1-р зэргийн хүн амны хэрэгт баривчилсан. Тэгээ энэ үед бол тэр өрхөнд орсон байснаа гэдгээ ойлгосон байгаа. Ягаад гэвэл хэрэгээ яг тухайн үед цагдаа нарт хэлчихсэн байсан учраас энэ нь баримт нотлохоо болоод түүнийг цагдаа нар баривчилж чадсан. Ингээд баривчлагдсан Вужин бол бүх зүйлээ хүлээн зөвшөөрсөн. Тэр гэр бүлийн амьдралын турш өөрөө 2 хүүхэдтэйгээ эхнэрийнхээ хүчирхийлэл харгислал зодурт төртөж амьдарч ирсэн. Тэгээ ер нь бол өөрийгөө хамгаалсан гэж өмгөөлж эхэлсэн. Бас өөрийнхөө хүүхдүүдийг хамгаалсан гэж хэлж эхэлсэн баа. Хүүхдүүдээ хамгаалахгүй бол эхнэр маань хүүхдүүдийг маань байнга зодддог байсан. Гэх мэтчлэнгээр өөрийгөө бол ер нь хохирогч байсан талаас нь ярьж эхэлсэн. За ингээд та бүхэнд яг хэрэгтэн Вужинийг танилцуулахад 1976 онд төрсөн. Эцэг нь их сургуулийн профессор 1998 онд Шандун дахь их сургуулаа төгсөөд эцэг эхийнхээ хамт Ванкувер руу нүүж ирсэн. Норт Ванкувер дахь Капилана их сургуульд компьютерийн инженерийн мэрэгчлэр суралцсан, улмаар компьютерийн програмчаар ажиллаж байсан. Эхнэр Хуятын буюу Ятын 27 настай Хятадын Ан мужид төрж 2001 онд ганцаараа Канада руу сурахаар ирсэн эмэгтэй байсан. Хит хитэн сургуулийг дамжиж явсаар 7 жилийн дараа л арайхийн диплома авсан. Гэхдээ түүний хувьд англи хэлэндээ бол маш муу. Ихэнхдээ яг хятад хүмүүстэйгээ л харьцдаг тийм хандлагатай бүсгүй байсан. Ятины хувьд болохоор христийн шашинтай, Вужин ч гэсэн христийн шашинтай тэр хоёр хоёулаа сүмд явдаг хүмүүс байсан. Тэгээд тэр хоёр анх сүм дээрээ танилцаад 2003 оны 10 сард танилцаад жилч болоогүй байхдаа хурмаа хийцгээсэн. Хуя логистикийн менежментийн ажилд орсон ч гэсэндээ хэдхэн сарын дараа ажилласаа гараад дахин доктортой ажил хийгээгүй. Тэгээ анхандаа бол тэр хоёр гэрлээд маш аз жаргалтай амьдарцгаадаг байсан. Гэвч 2006 онд Вужин ажлаа алдаж амьдрал нь нэлээд оройтож эхэлсэн. Вужиний хувьд болохоор нэлээд өөртөө итгэлтэй, хүмүүсийн доор орох дурггүй тийм зантай залуу байсан. Тэгээ ажилласаа халагдсан гэдгийг нь эхнэр нь аав ээжтэй уцаар ярьж байхдаа нэг удаа хэлчихдэг. Тэгтэл энийг нь сонсоод Вужин анх удаага бүр маш их уурлан яах гэж намайг ажилласаа гарсан гэдгийг аав ээжтэй хэлж байгаа юм бэ гэд эхнэртэй анх удаага гар хүрсэн. Энэ үед бол Хуя цагдаа танцны улмаас 2007 оны 1 сард Вужин гэр бүлийн хүчирхийллийн сургалт зөвлөгөөнд хамрагдсан. Тэр эргэж сайжрахаар амлаж 2008 оны 2 сард тэр хоёр анхны хүүгээ төрүүлэн энэ үеэс эхлэн нэлээд амар амгалан амьдарч исэн. Тэр жилдээ тэр хоёр шинэ байр авч удалгүй эхнэр нь 2 дахь хүүхдээ жирэмсэлсэн. Гэвч 2009 оны ихээр Вужин шинэ орсон байсан ажилласаа дахиж халагдаад буцаад нөгөө өөрийнх нь ширүүн догшин айс зан нь буцаад хөдөлж эхэлсэн. Тэр хоёр хэдийгээр 2 дахь хүүхдээ төрүүлсэн ч гэсэндээ яг эхний хүүхд дээрээ байсан шиг аз жаргалтай биш, маш их айц төвшүүртэй, ирээдүгээс эмээх тийм мэдрэмжтэй амьдарцгааж исэн. Тэгээ Хуягийн хувьд бол гэр бүлдээ болж байгаа ихэнх зүйлээ аав ээж рүүгээ уцтаад ярьдаг байсан. Тэгээ аав ээж хоёрын хувьд болохоор тухайн үед Канадад 1 сар орчим ирж охиныгоо хараад
гэр бүлд нь тусалж байж агаад тэгээ буцсан. Буцахаа өмнө бас тэр хоёрын амжиргаандаа зарцуулаарай гэд бас нэлээд мөнгө өгч бас тусалчаад явцгаасан маа. 2010 оны 3 сард нөхөр Вүүжин дахин ажилд орж Хуяагийн хувьд болохоор 2 хүүхдээ харан гэрийн ажлаа зэрэг амжуулангаа гэрийн эзэгтэй хүргийг гүйцэтгэж исэн. Энэ үеэс эхлэн хосуудын харилцаа бол бүр улам илүү хурцдаж эхэлсэн. Вүүжин эхнэрийнхээ хүүхэд өсгөх арга барилыг нь байнга шүүмжилдэг, маргаан дундаа бас гар хүрдэг болж эхэлсэн. 2010 оны 10 сард тэдний хөрш нь Хуяагийн нүүрэн дээр хөхөрсөн байгааг анзаараад цагдаад мэдэгтгийг ятгсан ч гэсэндэ Хуяа өнгөрсөн үеүдээ санаад нөхрөө өөрчлөхөөр өөрөө хичээж байгаа гэдгээ хэлээд цагдаад мэдэгтгийг ол зөвшөөрөөгүй. За тэгээ энэ мэтчлэнгээр ер нь нэлийн харилцаа муутай амьдрал нь үргэлжилж байгаад 2011 оны 5 сард Вүүжин хүүтэйгээ зурагт үзээд сууж исэн. Тэгээд яг тэр үед болохоор эхнэр нь хурж ирээд өө маргааш хичээлтэй учраас зурагт үзэж болохгүйгээ зурагтыг нь унтраачихсан. Тэгээ энэ үед болохоор Вүүжин маш их уурлан өөрийг нь доромжилж гин гэж хүлээж аваад эхнэрээ зодож эхэлсэн. Хуяагийн хувьд бол энэ үед маш их зодуулсан учраас цагдаад дуудлага өгөөд ирсэн цагдаа нар бол ээж тэгээд түүний 2 хүүхдийг хамгаалах байрлал аваачин Вүүжинийг бол баривчлаад аваад явсан байгаа. Тэгээ энэ үеэс Хуяа нөхрөөсөө салахаар шийдэн салалтын өмгөөлөгч хөслөн шүүхэд хандахаар бэлдэж эхэлсэн. Тэгээ энэ өдрөөс хойш бол энэ хоёр ингээд яг салалтаа хөөцөлдөөд тустай амьдарч исэн. Тэгж байгаад Хуяагийн алга болсон гэж байгаа 2011 оны 7 сарын 16-ны үүрээр Вүүжин Шанхайд нэг хийх ажил байна. Би чамд санал тавихгүйсэн юм а чи хүрээд ирээч гэж такси явуулсан. Тэгээд гэртээ хурж ирсэн Хуяад хүүхэд асран хамгаалах эрхээ ингээ орхих хэрэгтэй. Хүүхдээ би хүмүүжүүлнэ гэдгийгсэн. Тэгээ энэ үед болохоор ээж нь мэдээж хүүхдүүдэд төрснөөс ахуулаад яг өөрөө гар биеэрээ өсөжчихсэн болохоор шууд татгалцсан. Тэгээ үүнээс олж тэр хоёр бол ер нь муудалцаж эхэлсэн. Үүрийн 5 цагийн үед Хуяа шүршүүрт орж байсан. Энэ хооронд Вүүжин гараашаас төмөр ийм урт зүйл авчираад шүршүүрээс гарсан их нэртэй нэг зүйл үзүүлэе гэж угаалгын өрөөрөө дагуулж яваад толгоороо тэр төмрөөрөө цохиж унгаагаад цахилгааны утсаар хүзүүг нь боож амь насыг нь хөнөөсөн гэд энэ бүх зүйлүүдээ бол Вүүжин өөрөө ярьж хэрэгэ хүлээсэн. Дараа нь цогцыг машиныхаа хойтлын багажинд хийсэн. Өглөө 10 хүртэл бол гэр орноо маш нямба цэвэрлэж уул мөрөө баллах гэж оролцсон байна. Тэгээ үүний дараа болохоор яг өөртөө янз бүрийн гэрч бий болгохын тулд хөрш жангийн гэрлүү залгаж 2 хүүг маань түр хараад өгөөч гэж хүсээд 2 хүүгтэй харуулсан. Дараа нь эхнэрийнхээ нэрээр өөртөө одоо амьдрах хүч алгаа би үнэхээр уйдаж залхаж байна өршөөгөөрэй хүүхдүүдээ сайн хүмүүжүүлээрэй гэсэн тийм имэйлийг явуулсан байгаа. Тэгээ энэ нь болохоор эхнэрээ амиа хорлсон гэсэн дүр үзүүлэх гэж оролцсон тийм зүйлээсэн. Үдээс хойш хүүхдүүдээ нөгөө үлдээсэн айлаасаа аваад 70 амтны хүрээлэн орж оройн эцэг эхэндээ ч очсон байгаа. Дараагийн өдөр нь ням гараг байсан учраас өөрийнхөө сүмд явсан. Тэгээд зориуд эхнэрийнхээ байранд очиж түүнийг хайж байгаа дүр үзүүлээд цагдаад хандаад эхнэрээ хайж эхэлсэн. Тэгээ энэ бүх хугацаанд бол эхнэрийнхэн цогцос сумдаанд тэгээд машиных нь багажинд байсан хിവэрл байсан байгаа. Тэгээ яг энэ хугацаануудад мөн цэвэрлэгээний компаниг дахиж дуудаад гэрээ нэг мөр бүр сайн цэвэрлүүлсэн байсан. 7 сарын 18-ны үүрийн 3 цагт хүн цөөтэй Фрейзер мөрний ирэг рүү очиж чумдаан 2 ширхэг чулуу ууж мөрн рүү шидсэн байгаа. Тэгээ чулуу ууж байгаа нь болохоор нөө чумдаамыг доош нь живүүлэх тийм зорилготой байсан. Мөн гинт хэрэгт хэрэгэлсэн нөгөө төмөр саваага ойр байдаг өвсөнд хийгээд булсан. Дараа нь өөрийнхөө аав ээжийн гэрийн хашаанд эхнэрийнхээ гар утас хөрмийн бүгж түрээвчийг нь аваачиж булаад тэгээд эхнэрийнхээ утсыг холбогдохгүй байна гэж цагдаад мэдээлсэн байсан. Үүнээс гадна тэр эхнэрийнхээ нэрдээ амь насны даатгалаас хийлгсэн байсан. Даатгалын мөнгийг нь авах хүнээр бол мэдээж өөрийнхөө нэрийг тогтоолгосон байсан. За ингээд бүх хэрэгээ хүлээсэн Вүүжиний хувьд бол гинт хэрэгээ бүгднгийн ингээ ярьсан ч гэсэндээ энэ хэрэгт бол хохирогч эхнэрийгээ бас буруутгах гэсэн гэр бүлээс нь бас ерөөсөө уучлалт гуйгаагүй. Ягаад гэвэл түүний хувьд бол маш муу ээж байсан, хүүхдүүдээ ерөөсөө сайн хардггүйсэн, маш муу хүмүүжилж исэн. Хүүхдүүдээ ер нь бол муу зам руу оруулах нь тодорхой байсан. Гэр бүл бит хоёр салсан бол сар бүр надаас 6,000 $, асрамжийн мөнгө нэхэмжлэн гэж ярьсан байсан. Тэгээд энэ мөнгөө хүүхдүүдээ 18 нас хүртэл надаас нэхэмжлэн бас хүүхдүүдтэйгээ намайг уулзуулахгүй гэж надад шаардлагуудыг тавьж исэн. Би үнэндээ бол энэ бүх зүйлийг тисээгүй гэж шүүхтэр өөрийгөө өмгөөлсөн. За ингээд шүүхтэр прокурор бол
Вуженийг 1-р зэрэглэлийн хүн амны хэрэгээр ялалсан. Ингээд 2012 оны 10 сарын 9-нд шүүх орол болж Вуженд 14 жилийн дараа давж заалдах эрхтэй ялыг оноосон. Тэгээ мэдээж бол Хуягийн аав ээж хоёр бол энэ ялыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад ийм бага ял өгж байгаа юм бэ гэд мэдээж бол маш гомдолтой байгаагаа хэвлэл мэдээллүүдээр хэлж исэн. Тэгээ миний бодлоор болохоор хэрэг Хятадд байгаад ял авсан болвол баг зайлшгүй цаазаар ахуулах ял авах байсан баг. Тэгээд энэ шүүх болсон газар нь болохоор Хятад биш Канада улс учраас Канадын ял Хятадыг бодвол нэлээд бага байдаг юм шиг байна гэж би бодсон. Тэгээ та бүхний хувьд бас яг юу гэж харж байна? Хэрэгтний хувьд хитэн жилийн ял авах ёстой байсан байх гэж бодож байна. Тэгээ энэ хэрэгээс болоод ингээд аав нь шоронд ороод ээж нь амнасаа алдаад 2 хүүхэд нь өнчирч хоцорсон. Үнэхээр харамсалтай юм хэрэг байгаа. Зүгээр л гэр бүлээс халгуулах гэснээс болоод амнасаа алдсан. Маш харамсалтай юм хэрэг байгаа. Вужиний хувьд бол үнэхээр хувиа хичээсэн маш аимшигтай юм хүн байсан гэдэг нь бол тодорхой харагдаж байна. За ингээд өнөөдөр ч гэсэндээ та бүхэн бэлдсэн дугаарыг сонссон маш их баярлалаа. Тэгээд сувг дээрээ лайк, subscribe дарахаа бити мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.